Хөдөлмөр яруу албан хөтөлбөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөдөлмөр халамжийн одоо дүүрэг аймаг хотсоо тэгээ дүүргүүдийн хөдөлмөр халамжийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. За тэгээд би өөрөө тэн сурагч багшаар нь явдаг. Энэ юуны хөдөлмөр халамжийн байгууллагуудыг өөрөө бас гар урлаас сонирхоод энэ танай групп бас нэгтцэн ингээд өөрөө бас юм ойдог. Тэгээ зүүмэл урлалын яг нөгөө одоо ойлцоос алсан хаягдл материалыг зүүмлэр нь урлаж одоо янз бүрийн юм хийдэг. Бас өөрөө юм хоббитой. За тэгээд та бүхэн өнөөдөр өгөх мэдээлэл маань айгүй олон мэдээлэл байна. За манай хүмүүс нөгөө юунд ямар нэгэн юм зээл санхүүгийн дэмжлэг авч ирсэн хүмүүс байна уу? Янз бүрийн хөдөлмөр халамжийн байгууллагуудаас ийм хүмүүс зориулсан арга хэмжээ явуулдаг гэдгийг мэддэг хүмүүс байна уу? За, мэддэг бол сайн байна. За яа тэгэхээр би өөрөө дүүрэг болгоны хөдөлмөр халамжийн байгууллагуудтай хамтарч энэ сургалтыг явуулдаг байгаа. За тэгээд та нарт бас нөгөө мэддэггүй хүмүүст нь мэдээлэл өгөх зорилгоор бас нөгөө админик үсээ за ийм мэдээлэл байдаг шүү гэдэг. За тэгэхээр жил болгоны хавар намар бүх дүүргүүд дээр аж ахуй эрхлэлтийн одоо бизнес эрхэлдэг хүмүүс зориулсан санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээ зохион байгуулагддаг. За энэ арга хэмжээ нь болохоор одоо яг бичил бизнес эрхэлдэг буюу яг та нар шиг юмнуудаа ингээд тэ бараа бүтээгдэхүүн хийдэг, гар урлал хийдэг ингээд бүх хүмүүс зориулаад үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжт нь санхүүгийн дэмжлэг олгодог. За ийм зээл хөтөлбөрүүд явагддаг. За энэ нь болохоор 5 ангиллаар 4 ангиллаар явагддаг. За 18-аас 34 насны буюу одоо бизнесээ эрхэлж байгаа хүмүүс зориулагдсан. Тэгээ 34-өөс 55-60 хүртэлх насны хүмүүс зориулагдсан. Тэгээд хамтуудад зориулагдсан ийм хөтөлбөрүүд явагддаг. За тэгэхээр энэ дотроо бас 2-3 үе шатуудтай. Тэгээд ийм санхүүгийн дэмжлэгт хамрагдаж байгаарэ. Энэний мэдээлэл болохоор хөдөлмөр халамжийн байгууллагууд болон хөдөлмөр нөгөө юуны халамжийн мэрэгчлэмүүд аа шүү дээ хорооны тий тэр хүмүүсөөсөө мэдээллийг аваад тэгээд дүүргийнхаа хөдөлмөр халамж за гар урлаачдын танилцах хөтөлбөрийн дараа 2025 энэ мэдээллийг авч байгаарэ. За би бас нөгөө гар урлаач манай одоо пэйжэс гадна бас нэг юм гоё юм мэдээллийг танилцуулах гэдэг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг нэг би болохоор яг одоо зөвхөн тойр мэдээллийн өгнө. Тэгээ энэ арга хэмжээ болохоор одоо яг энэ цаг мөчид грант хийж зочид бол бас яг ийм арга хэмжээ болж байгаа. Энэ ямар хүчтэй арга хэмжээ гэхээр яг бизнес эрхлэгч яг хүмүүс зориулсан бичил бизнес эрхлэгч хүмүүсийг дэмжих зорилгоор манай Монгол нэг бүсгүй одоо нэг том ап нээсэн байна. Ап одоо дүнш нээж 8 сарын 15 тэр шиг та нарын хүн болгоны юун дээр нутсан дээр нь бас тэр апын мэдээлэл очино. За тэгээд тэр платформд бүртгүүлснээрээ та нар бүгдээр ингээд өөрснөө хийдэг юмнуудаа борлуулах боломжтой. Дээрээс нь худалдаа авалт хийх боломжтой. Гэхдээ энэндээ болохоор жилдээ нэг удаа ер нь насан туршдаа нэг удаа нэг төлбөр төлөх юм байлаа. За тэрийг бол яг сайн тодорхой мэдэхгүй байна. Тэгээд тэр төлбөр нь болохоор зүгээр төлбөрөө төлөхгүй. Тэрэндээ бас бараа бүтээгдэхүүн худалдаад авчна. Одоо бинийхээ бараа бүтээгдэхүүнээс худалдаад авчна. Тэгээд түүнээсээ гадна өөрсдийнхөө аймаг борлуулах боломжтой ийм ап нэгдэж байгаа. За энэний бас юуны танилцуулах арга хэмжээ нь одоо яг энэ грант хийж зочид буудлын бас нэг давхарт нь болж байгаа. За тэгээд энийг бас танилцуулъя гэж бодлоо. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Өнөөдөр манай энэ урлагчд бол айгүй гой гой юмнууд хийдэг. Маш уран юм хүмүүс байна. Тэгээд салбарынх нь одоо яг чиглэлээр нь урлаа яадаг. Бараг давтагдахгүй юм бүтээлүүдтэй ирсэн хүмүүс байна. За тэгээ бүгдэнд нь өнөөдөр хоорондоо сайхан танилцаад бүгдээрээ сайхан энэ арга хэмжээтэй идэвхтэй оролцоороо энэ бас энэ зохион байгуулсан админ халуун болон тэр харин зохицуулагч модератор хонгорхон админдаас баяр хүргье тийм. За тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. За баярлалаа. Хонгорхон. За баярлалаа. За манайхан одоо бүгдээрээ үдийнхаа цайнд орчоод тэгээд ширээ танилцуулаа явчих. Бэлдэж тавьсан цайг амтрахын зовлоорой манайхан. За манайхан цайгаа уулаа. За дахиад үргэлжлүүлээд лайв хийх.